Сайн байцгаана уу мөнгөлөөнөөс суугтаа тавтай морил хэргийн хэрэгтэн булангаараа уулзаж байгаадаа маш их баяртай байна. Та илүү олон кино, бичлэг, хэрэг сонсохыг хүсвэл мөнгөлөөнөөс сувг дээрээ лайк болон subscribe дараад description хэсэгт байгаа buy me coffee-г ашиглан луунадаа кофений мөнгө хүссэн хэмжээгээрээ явуулж илүү бодтойгоор donation шилжүүлэн луунагаа дэмжих боломжтой шүү. Ингээд танд баярлалаа. Энэхүү хэрэг нь 2006 оны 4 сарын 9-нд Япон улсын Акита мужийн Фужисата хотын цагдаагийн хэлц дээр 35 настай эмэгтэй болох Сузука Хатакяма орж ирээд бүр ингээд сандарсан твцэн байдалтайгаар миний 9 настай охин болох Аяка Хатакяма алга болчлоо, та нар олоод өгөөч гэд ингээд бүр хашгираад унсан. За энэ үед нь цагдаа нар нь бүр ингээд гайхсан. Яагаад гайхсан бэ гэвэл Акита мужийн Фужисата хот нь ер нь бол жоохон хүн ам цөөтэй хөдөөдөө талдаа байдаг. Бараг хэрэг гардаггүй шахуу тийм жижигхэн хот байсан. Тийм болохоор ингээд ийм хэргийг сонсоод бүр ингээд цагдаа нар гайхаад за 9 настай охин энэ тэнд тоглож байгаа баха. Тэгээд ингээд энэ ээж охиноо өөрөөлөө олж чадахгүй ах шүү гэн бид нар ер нь хайлтсан дээр олтой гэд охиныг хайхаар эхэлсэн. Харамсалтай нь охины цогцос 2006 оны 4 сарын 10-нд буюу яг дараачихан өдөр Фужисата хотын дундуур уурсдаг Ёноширо голд живсэн байдалтай олдсон. За ингээд цагдаа нар охины цогцыг олсон болохоор шууд мөрдлөг эхэлсэн. Охин яагаад өөд болчих юу болчих гэд ингээд задлан шинжилгээ хийхэд охин ингээ яах ч аргагүй живж нас орсон байна гэсэн тогтоогдсон. Ингээд цагдаа нар за охин чи ер нь бол голын ирэг дээр тоглож байгаад өөрөө те санамсаргүйгээр эндээд голд живж нас барсан бололтой. Тиймээс ингээд ямар нэгэн гадны нөлөө бид нар олж харсангүй энэ хэрэг дээр гэж дүүгнээд ер нь л охины хэргийг хаасан. За энэ охиныхоо хэргийг ингээд ямар ч гадны нөлөөгүй охин нь зүгээр л ингээд нас барчлаа гэдгийг сонссон ээж болох Сузука Хатакяма бол санал нийлээгүй. Юу яриад байгаа юм бэ? Миний 9 настай охин хаа байсан юм хүүтэн дулаан ороогүй 4 сард гэрээсээ хол голын ирэг дээр тоглох гээд те ганцаараа хизээч тэр тэгж явахгүй ах байсан. Тэр бол ийм хүүтэн өдөр голын ирэг гэхээсээ илүү өрөөндөө тоглоод сууж яхад тэнд илүү тухтай байх байсан. Та нар яагаад ингэж миний охины мөрдлөгийг илүү сайн хийхгүйгээр ингэж энэ хэргийг хаачваа гэд ээж нь цагдаагийнхныг ажиллаа хийж чадахгүй байна гэд аюу хүчтэйгээр шүүмжилсэн. Ингээд Хатакяма яах ч аргагүй өөрөө охиныхоо хэргийг мөрдөх хэрэгтэй юм байна гэж бодоод өөрийн мөрдлөгөө эхлүүлсэн. За энэ үедээ ер нь бол Хатакяма Фужисата хотоос жоохон зайдуу байдаг юм хөдөө тосгонд охинтойгоо хоёулахнаа амьдардаг ганц бие ээж байсан. Ингээд ганц бие ээж маань тэр хавийнхаа хөршүүд, сургууль орчмын хүмүүс, ингээд багш нар бүх хүнээс охиныг хамгийн сүүлд хизээ харсан, хизээ яасан гэд ингээд асууж сураглаад мөрдлөг хийсэн боловч харамсалтай нь эмэгтэйгийн мөрдлөгөнд ямар ч ахиц гараагүй. За ингээд төд удалгүй дараа сард нь буюу 2006 оны 5 сарын 17-нд Хатакямагийн хөршийнх нь хүү болох 7 настай Гокун Ёньяма гэх хүү алга боллоо гэсэн цагдаа дуудлага ирсэн. Энэ хүүгийн дуудлагаар бол бүх хүмүүс гайхаж эхэлсэн. Энд чи юу болоод байна? Хоёр ойрхон сарын зайтай хоёр жоохон хүүхэд алга болчлоо. Ингээд цагдаа нар энэ хэрэг төр илүү амар нухацтай хандсан. Ингээд даанч харамсалтай нь хүүхэд дараачихан өдөр буюу 2006 оны 5 сарын 18-нд нь яг Фужисата хотын голоор уурсдаг Ёноширо голын ирэг дээр өвсөнд булагдсан байдалтаар 7 настай хүүгийн цогц олцсон. Ингээд цагдаа нар энийг шууд мөрдлөг болгоод ер нь за энэ бол хизээч те энгийн зүйл бишээ. Энэ хоёр хэрэг хоорондоо холбоотой байх магадлалтай. Ийм хүн амтан бараг л явдаггүй юм. Хөдөө тосгонд яаж хоёрын хоёр хүүхэд араасаа ингээд сарын зайтай нас барсан байдалтай яг энэ голын ирэг дээрээс олдох боломж байхгүй гэд цагдаа нар одоо энэ хүүгийн биеийг шинжилүүлсэн. За задлан шинжилгээ хийхэд хүүгийн хариу нь Аяка охиноос шал өөр, живж биш харин хоолойгоо баймлуулж нас барсан байдалтай. Тэгээд баймлуулчаад дараа нь
тэр газар шилжүүлж аваачсан байх магадлал хамгийн өндөр байна. Хүүхдийг өөр газар алсан байна гэж тодорхойлсон. Харин хүүхдийг ингээд хизээ хамгийн сүүлд хэн харсан бэ гэсэн чинь 5 сарын 17-нд 3 цаг 30 минутанд хүү сургуулаа тараад гэрлүүгөө явах юм цэцэрлэг түрээлэн паркд алхаж байхыг хамгийн сүүлд нь нэг эмэгтэй харсан байсан. Тэрнээс хойш хүүг бол хинч хараагүй. За ингээд хүүгийн хэрэг юу олчваа, яач вэ гэд нөгөө жижигхэн хотод чинь хоёр ойрхон хүүхдийн хэрэг гарчихсан учраас хэвлэл мэдээллийнхэн шуурч эхэлсэн. За энэ хэвлэл мэдээллийнхэн шуурхтаа эхэлж нас зорсон 9 настай Аяка охины ээж болох Хатакема илүү их хардаж эхэлсэн. Яагаад энэ Хатакемагийн охин нь нас орсны дараа ингээд дахиад хүүхэд нас орчваа. Мэдээж хэрэг энэ хэрэг дээр Хатакема холбоотой байх магадлалтай юм шүү гэд хэвлэл мэдээллийнхэн айгүйх тэгж шуурсан. Тэгээд Хатакема дээр очиж ярилцлага авахад тэрээр би тэр хөршийнхөө хүү болох Гокун Ёньямаг бол мэднэ. Миний охинтой айгүй сайхан тоглодог найзууд байсан. Гэхдээ би тэр хүүг хизээ хамгийн сүүлд харснаа бараг санахгүй байна. Тэр хүүхэд гэрийнхээ ойролцоол тоглоол явж идэг хүүхэд байсан штэ гэж хэвлэл мэдээллийнхэнд өгсөн байт юм билээ. За ингээд хөдөө 2-2 насан туршаагүй хүүхэд араасаа сарын зайтай нас барчихсан. Энэ хэрэг одоо юу болоод байна? Хүүхдийн цуврал аллага байх магадлалтай юу гэд цагдаа нар ингээд мөрдлөг хийсэн. Гэтэ бүх мөрдлөг яах ч аргагүй Сузука Хатакема руу шилжээд байсан. Тиймээс цагдаа нар нууцаар мөрдлөг хийх хэрэгтэй юм байна гэд Хатакемагийн гэрийнх нь орц болон түүний машиныг нь шинжилсэн. За энэ үед нь түүний орцноос нас барсан 7 настай хүү Гокун Ёньямагийн цус нь олцсон. Яг орцноос нь цусны дээж, цусны хэсгүүд. За машинаас нь бол хүүгийн хувцсанд нь наалтсан байсан юм үсний ширхгүүд нь Хатакемагийн машины хой талынх нь багажинд нь дэвссэн байсан хэвсэнцрийнх нь үснүүдтэй нь яг таарсан. Ингээд цагдаа нар за энэ хүүг бол яах ч аргагүй Сузука Хатакема гэртээ оруулж ер нь баймал жалаад дараа нь машиндаа хийж багажиндаа авч яваад голын ирэг дээр аваачаад өвсөнд буулаад ингээд орхицсон байх магадлал хамгийн өндөр байна. Тиймээс энэ эмэгтэйг байрвчлаад яг одоо гэрээг нь шалгаад шинжлэх хэрэгтэй гэсэн юм шүүх яамны бичиг аваад 6 сарын 4-нд Сузука Хатакемаг байрвчилж авсан. За түүний гэрээг шинжлэхэд түүний нас барсан охин болох Аяка Хатакемагийн өрөөнөөс 7 настай хүүгийн Гокун Ёньямагийн үс болон шээсний дээж олцсон. За харин том өрөөнөөс нь буюу яг охины өрөөнийх нь үүдэн хэсэгт нь хүүгийн цусны дээжүүд их хэмжээгээр олцсон. Мөн 7 настай хүү Гокны өөрийнх нь зүүж явдаг юм кимоногийн бүс олцсон. Ингээд энэ хэрэгт яах ч аргагүй Сузука Хатакема холбоотой гэдэг нь батлагдаад түүнийг ингээд цагдаа нар шууд мөрдөн байцаалтанд оруулж гэлсэн. Гэтэ харамсалтай нь Сузука Хатакема бол би мэдгүй та нар юу яриад байгаа юм бэ? Би яалаараа тэр хүүхдийг алддаг юм бэ? Тэгээд улсаас өгсөн юм өмгөөлөгчтэйгөө шууд харьцаад би та нартай харьцахгүй би зүгээр л өмгөөлөгчтэйгөө л харьцна. Та нар миний охины хэргийг олж чадаагүй гэж надад ингээд өөр хүүхдийн хэргийг тоххож оролдлоо. Би бол наад хэрэгт чинь ямар ч хамаагүй та нар юу яриад байгаа ингээд бүр эрс эсэргүүцсэн. Гэтэ Сузука Хатакема яах ч аргагүй 7 настай хүү Гокун Ёньямаг өөрийн гараар баймал жалаад тэгээд дараа нь тээвэрлэж яваад Ёньёширо голын ирэг дээр хүүгийн цогцыг орхиод дээр нь өвснүүд хайсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Яагаад хүүг алсан бэ гэд түүнээс асуусан чинь Сузука Хатакема бол олигтой юм хариулж хэлээгүй. Тэр зүгээр л хэлсэн үг нь одоо Гокун Ёньяма миний охинтой яг л өмнөшгөө маш гоё газар тэр хоёр хоорондоо тоглож байгаа тий. Тоглож байгаа гэж би бодож гин гэж л хэлсэн. За ингээд цагдаа нар за энэ ээжийн сэтгэл санаа ер нь бол ямар нэгэн байдлаар эрүүл биш юм шиг байна гэд шууд сэтгэл мэдрэлийн эмч нартай холбогдсон. Мэргэжлийн тархины эмч сэтгэл судлаач нар Сузука Хатакематай тулж ажилласан. Энэ үед нь цагдаа нар 7 настай хүү Гокны хэрэг дээр энэ эмэгтэй буруутай юм бол охиныхоо өвхөлд бас буруутай байх магадлалтай гэж бодоод Аяка Хатакема охины хаагдсан байсан хэргийг нээж дахиж шинээр мөрдөж эхэлсэн. Энэ үед мөрдөгчнөр хид хідэн нотлох баримтуудыг олж чадсан. Нэг толонгод цаг хугацааны болон байршлын зөрчил байсан. Хатакема охиныг хамгийн сүүлд харсан эмэгтэй бол түүний ээж байсан.
мөн харсан цаг хугацаагаа алга болсон цаг хугацаагаа хэлэхэд түүний байршил ингээд өмнө өгжсэн мэдүүлгүүд нь ингээд гинт зөрөөд эхэлсэн. Түүнийг цагдаа нар анзаараад түүний мөн мобайл утасны байршлыг нь харахад маршрут нь хүртэл ингээд зөрөөд исэн. Хоёр толонгод охины цогцсны байрлал нь амар сонирн байсан. Аяка охин голд хөвсөн байдалтайгаар олцсон. Гэхдээ ер нь бол шинжээчид бол хэрвээ хүүхэдтэй санамсаргүйгээр унаад бэртээд голд живж нас барсан бол энэ тэндээ бэртэл аваад зохиулах ч юм уу. Тэгээд ер нь бол хөвхөөсөө илүү нэлээд ингээд жин дагаад маш их хэмжээний ус залгаад живээд нас орсон байх магадлал амар өндөр байдгаа. Тэгэхээр ер нь хөвгүүгээр доогуур ер нь усан дотроо живсэн байдалтай олддог гэсэн ийм дүгнэлтүүдийг хэлсэн байлээ. Гуравт бол гэр доторх уулмуур байсан. Хатакяма анх охиноо алга болоход нь манай охин гэртээ ирсэнгүй алга болчлоо гэж мэдүүлсэн хэрнээ охины тэр өдрийн хичээл нь ер нь бол ном дэвтэр нь гэртээ байгаагаар буюу охин гэртээ орж ирсэн гэдг нь нотлогдсон. Дөрөвт бол хүүгийн хэрэгтэй холбоотой байж магадгүй. Хатакяма Яняма охиноо алж байх үед аваад явж байх үед хөршийн хүү болох 7 настай Гоку Яняма санамсаргүйгээр харсан болохоор Хатакяма дараа нь хүүг буюу гэрчийг устгахын тулд түүнийг алсан байх магадaltaй гэж ер нь ярьдаг юм байлээ. За ингээд мөрдөгчдөр иймэрхүү дүгнэлт гаргаад эмэгтэйг бол яаж хэрхэн амьдардаг байсан, охиндоогоо яаж харьцаатай байдаг байсан гэдгийг хөршүүдээс нь асуусан. Гэхэд Хатакяма эмэгтэйг бол ер нь сайнаар ярьсан хөрш бол баг олдоогүй. Яагаад гэвэл тэр хитрхийн нийгмээс тусгаарлагдсан жоохон бүрэг хин нэгэнтэй харьцах чадамж муутай. За өөрийн 9 настай охиныг бол ер нь бараг хайхардаггүй. Охин нь ихэнх цагтаа ганцаараа гадаа тоглоод байж идэг жишээний байдгаа гэж хэлсэн байсан. Харин сэтгэл зүйч болон сэтгэл судлаач эмчнэр Хатакяматай ярьсны үндснээр түүнийг сэтгэл зүйн докторгүй байдалтай гэдгийг олж тогтоосон. Тэр ингээд өөрийнхөө охиныг юм үл ойшоосон, жоохон амьдралын нөхцөл байдал нь хэцүү, дарамттай, олон нийтээс айдаг, ер нь бол олон нийт түүнийг тусгаарлчихсан, түүнээсээ хитрхи их ийм ганцаардал болон гомдлыг нийгмээс авчихсан тийм төрлийн эмэгтэй байсан байна. Тийм болоод ч тэр энэ эмэгтэй өөрийн 9 настай охинтойгоо харьцах чадамж айгүй муу. Тэгээд охиныг ямар нэг юм хүсэх, хэлэх болгонд энэ эмэгтэй өөртөө юм дарамт учруулдаг байсан байна гэдгийг тогтоосон. Хатакяматай ярилцахад тэрээр тухайн өдрийг сэтгэл зүйч болон мөрдөгчнөрт тайлбарлаж хэлэхтэй. За тэр өдөр өөрийн охин 9 настай болох Аяка охин ээжээ би гол явж загас хармаар байна гэж хэлсэн байгаа. Тэгсэн чинь Хатакяма түүний сонсоод ингээд гинт дүрс хийгээд амар ууранд хүрээд маш их дарамт, маш их юм хүнд ачаа авцсан юм шиг мэдрэмж төрөөд түүнийг зүгээр л үгүй ичи гэсэн бодол толгойд нь орж ирсэн гэсэн. Тэгээд охинтойгоо хамт Юноширо голын эрэг дээр очиод гүүрэн дээр гараад охинд загас харуулах нэрээдлэр аваачаад охиныг гүүрэн дээр сууж явах үед нь шууд түүнийг түлхэж унгаасан. За ингээд 2-2 өөрсдийгөө хамгаалах чадамжгүй бага насны 2 хүүхдийг Сузука Хатакяма алсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас түүний шүүх хурал болох нь ойлгомжтой болсон. Түүний шүүх хурал жоохон сонирхолтой болсон юм лээ. Яагаад вэ гэвэл эн чинь маш жижигхэн хот бараг л хэрэг болдоггүй. Тэгсэн чинь ингээд хэвлэл мэдээллээр энэ хэрэг нь маш аимшигтайгаар сэвэгдээд Акитамужийн Пужисата хотын дүүргийн шүүх 26хан гэрчийг оруулах ёстой байхад 3,000 хүн гадаа очрлоод энэ хэргийг ингээд шүүгмээр байна. Хажуу талаас нь бид нэг харж имаар байна гэсэн хүсэлтэй хүмүүс ингээд дараалал зогсчихсон байсан гэсэн. Түүнд прокурорууд Хатакяма өөрийн охиноо зүгээр л амар түүхтэй, айгу дарамт гэж боддог байсан учраас түүнийг өөрөө гүүрнээс түлхэж унгаасан. Тэм учраас энийг бол аллах гэж тооцноо. Мөн тэрээр өөрийн ухаан санаа, ой санамжтай байх үедээ одоо хөршийн хүү болох 7 настай Гокон хүүг бол хөнөөсөн. Хитрхи их уур хилэндээ атаархалдаа автаад өөрийн охиноо алдсандаа уур нь хүрээд хөршийнхөө хүүг алчихсан гэж прокурорууд үзээд түнд цаазын ялыг дэвшүүлсэн боловч шүүгч бол энэ хэргийг нь бол
няцаагаад түүний сэтгэл санааны байдлыг олж үзээд за охиныг бол яах ч аргагүй Хатакама бол түлхээд алсан. Тиймээс бид нар бол энэ хэргийг бол шууд хүн амныг хэрэгээр тооцно. Харин хүүгийн хэргийг бол Хатакама өөрийн ухаангүй байх үедээ энэ хүн чинь сэтгэл санааны маш өндөр юм хямралтай явдаг, ганцаардлын өвчтөе, юмсыг дарамт гэж хардаг юм эмгэгтэй учраас түүнийг 7 настай Гокон хүүгийн хэрэгт 100% буруутгах чадахгүй нэ. Тухайн үедээ тэр хэргийг үлдэж байхдаа өөрийн гэсэн ухаангүй байсан гэж үзээд түүний цаазын ялыг цуцлаад түүнд шууд бүх насаар нь хорих ялыг өгсөн. За энэ хорих ялыг авах бүх насаар нь хорих ялыг сонссон тэр Пужисата хотын хүмүүс бол хоёр хуваагдсан. Яадаг гэвэл хэсэг хүмүүсүүд нь ийм аимшигтай араатан шиг те хүүхдийг алсан энэ алуурчинд аллагын ял өгөх ёстой байсан. Та яагаад ингэж байгаа юм бэ? Энэ хитрхи шудраг бос байна гэж бодсон бол за хэсэг хүмүүсүүд нь бол та маш шудраг шийдвэр гаргалаа. Цаазын ял бол хэдхэн секундын дотор хийгээл дуусгах зүйл. Түүнд дахин дараачийн амьдрал өгөх боломжийг өгж бид нар болохгүй. Тэр бүр ингээд насан туршдаа олон жил өөрийгөө юу хийснээ бодож шаналж тамлаж тэр дөрвөн ханыг дунд насыг барах ёстой гэж үтсэн. Дүүргийн шүүх хуралдаж дуусаад Хатакамад ялыг өгсөний дараа Хатакама шүүхээс гарах хавцдаа хөршийн хүү болох Гохон Ёньямагийн эцэг эхийг хараад маш хүндэтгэлтэйгээр Японоор бүхий юм уушлалт гуйдаг ёсоор уушлалт гуйсан боловч түүний ээж нь шууд нүдэ анаад нуруугаа харуулсан. Ер нь аль түүний уушлалтыг бол хүлээж аваагүй. Ингээд хүмүүсээс энийг хоёр талаар харддаг юм байлээ. Хатакамаг бол нийгэмд хизээч орж болохгүй хүнээ. Энэ бол нийгэмд маш аимшигтай харц цуст тийм нийгэмд айц сүнсийг өгөх дагуулга тийм эмэгтэй гэж үзсэн бол хэсэг хүмүүс энэ эмэгтэйг нийгэм өөртөө юм болгосон. Бид нар л юм болгосон учраас энэ эмэгтэй яах ч аргагүй өөрийн мэдлэггүйгээр өөрийн охин болон хөршийнхөө хүүг алсан гэж үздэг юм билээ. За энийг бол сонсогч та өөрийн оюун ухаандаа зөв бурууг дүгнэх нь зөв байх гэж бодож байна. Ингээд энэ удаагийн хэрэг маань та бүхэнд таалагдсан бол лайк, subscribe-а дараад мөн description хэсэгт байгаа мөнх лунагийнхаа мөнх доогоор зураас луна доогоор зураас Instagram хаягийг дагаад дараачийнхаа кино болон хэрэгүүдийн талаарх илүү олон мэдээллүүдийг аван мөн лунагийнхаа инедмийн богино хэмжээний reel бичлэгүүдийг үзхийг хүсвэл Instagram дээр маань лайк болон follow дараарай гэж хүсэж байна. Тэгээд маш олон хүмүүс айгүй хөөрхөн комент бичиж үлдээсэн байлээ. Санал бодлоо хэлсэн байлээ. Лунаа бүгдийг уншдаг шүү. Та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Тэгээд дараачихаа бичлэгүүдээр уулзцай. Өөрийн түгээж чадах хараа түгээцгээе. Баярлалаа.